малчид маань хөрөнгө оруулалтын боломжгүйгээс малын хашаа сарвчаа стандартын шаардлага хангасан түвшинд хийж чадахгүй байна. Малчдын маань амжиргаа сул байгаа учраас маш олон тооны малтай байж иж арилжааны банкнаас өндөр хүүтэй зээл авч чаддаг. Малчдын маань амжиргаа сул байгаа учраас олон тооны малтай байж иж өөрийнхөө амьдралыг залгуулдаг. Малаараа гурлаа сольж иддэг, малаа зарж борлуулж хүүхдийнхаа сургалтын төлбөрийг төлдөг, малаа зарж борлуулж иж унаж байгаа автомашиныхаа бензин шатхууныг хангадаг, малаа зарж борлуулж байж өндөр үнэтэй гурилыг авч хэрэглэдэг. Энэ тогтолцоонд очсон учраас энэ салбарын шинжилэл зайлшгүй шаардлагатай болсон. Тэгэхээр засгийн газар өнөөдөр малчидаа нийлж хорчсны үндсэн дээр 50 хүртэл сая төгрөгийн жилийн 6% хүүтэй зээлийг зээлийн батлан даалтын сангаар 80-аас 100% батлан даалт гаргуулж зээлэх хамтдаа хоршиж хөрөнгө оруулалт хийх төр боломжийг гаргаж өгч байгаагаараа илүү онцлог юм а. Энэ мал аж ахуйн салбарын сэргэлт бодиттой бий болсноор өнөөдөр нэг хонь, нэг үхэр, нэг ямаанаас дунджаар Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд 30 орчим долларын нөлөө үзүүлээд байгаа байдлыг 3 дахин буюу $100 хүргэж малчид маань сарынхан дундаж орлого сая 500 мянган төгрөг байгаад байгаа бол 5 сая төгрөгөд хүргэж өөрчлөх энэ боломжийг бий болгох юмаа гэдгийг энэ хөтөлбөрийн хүрээнд бид зарлаж байгаа. Энэ хөтөлбөр доктортой хэрэгжих шаардлагатай байсан учраас засгийн газрын зүгээс улсын их хурлд хуулийн төслийг өргөн мэдүүлж батлуулсан. За уг хууль нь хугацаагүйгээр батлагдаж байгаа. Тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр засгийн газар уг хуулийг хэрэгжүүлэх үүднээс урт хугацаанд доктортой хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж нь бүрдсэн гэдгийг ингээд та бүхэндээ хэлье. Ингээд 2024 оны 4-р сарын 26-ны энэ өдөр Монгол улсын уламжлалт мал аж ахуйн салбарт хувьсгал хийсэн шин түүхийн хуудсыг эхлүүлж буй чухал өдөр юм а гэдгийг бас та бүхэндээ хэлье. Баярлалаа та бүхэнд.